Сайн мэцгаана уу? Карабахын бие даалтын өрөөнд Ховд аймгийг танилцуулах гэж байгаа сурагчид байна. Ховд аймаг нь баруун бүсийн тулгуур төв, зам харилцаа дэд бүтц эдийн засаг сайн хөгжсөн. Аймгийн төв болон бусад бүх сүмдүүд хоорондоо хатуучлалтан замаар холбогдсон. Хүн ам нь 2024 оны жилийн байдлаар 91,229 хүн амтай, малын тоо толгой 3.5 сая, нийт өрхийн тоо 23,537, 17 сум 91 багтай. Ховд аймгийн эдийн засгийн голлох салбарууд нь мал аж ахуй, үйл уурхай, ашигт малтмал, газар тариалан юм а. Газар тариалангийн салбарт хүнсний ногоо үр тариа үйлдвэрлэлд зарим сүмдүүд нь тэргүүлэн ажилладаг. Өөрсдийн нэрийн бүтээтгүн болох тарвас, хөх тариаг хөх аргын гурал цэргийн алдартай. Уул уурхайн салбарт манай аймаг нь байгалийн нөөц баялаг ихтэй, нүүрс алт, зэрэг, ашигт малтмал, өргөн удам бэлчээр, уул усны тусгай хамгаалалттай байгаль орчны бүсүүдээр баялаг. Ховд аймгийн дарив цэцэг сүмдуудад хөшөөт хэмээх томоохон нүүрсний ордууд бол бүрдэлт явагддаг. Тусгай зөвшөөрөл бүхий компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Мөн бичил уурхайгаар алт олборлдог жижиг хэсгүүд байдаг. Мал аж ахуйн салбарт Ховд аймгийн малын тоонд хамгийн их хувь эзэлж байгаа юм а байна. Энэ нь зах зээл нийлүүлж болох ноос ноолор, сүү, цагаан эдээ, мах бүтээгдэхүүн их байдагтай холбоотой. Мөн малчид хадлан бэлтгэх чадвар, тэжээл хангалт, бэлчээрийн ашиглалт, тэжээлийн хангалт нь 95.88% буюу маш сайн түвшинд байдаг. Үүнээс харахад манай аймгийн бүхий л зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүн нийлүүлэлт маш чанартай гэж харж болно. Ховд аймагт очиод таныг дайлж чадах алдартай амттнуудаар тарвас, боорцог, айраг, арц, ээзий, ааруул зэрэг нь багтана. Ховд аймагаас түрэн гарсан алдартай алдартнуудыг дурдвал үүнд Монгол Улсын гавьяа жүжигчин Дээж Аргал сайхан, Монгол Улсын гавьяа жүжигчин Ин Ансалмаа, улс төр нийгмийн зүтгэлтнүүдээс дурдвал эрүүл мэндийн сайд асан улсын хурлын гишүүн Исламбаа, хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан улсын их хурлын гишүүн Дэбям цогт, улсын их хурлын дарга Г Зандан шатар нар юм а. Спортын алдартнуудаас дурдвал жудо бүхий дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Г Цагаанбаатар, чөлөөт бүхий тамирчин дэлхийн аваргын медальт олон улсын хэмжээний мастер О Бурман нар юм а. Ховд аймгийн аялал жуулчлал. Ховд аймаг нь Улаанбаатар хотоос 1470 км-ийн зайтай байдаг бөгөөд Ховд аймаг руу явах юм бол автобусаар явах юм бол 98,000-аас 131,000 төгрөгийн хооронд болдог. Ойролцоогоор 18 цаг явдаг. Харин машинаар явах юм бол 480-аас 640,000 төгрөгийн хооронд болдог. Замдаа ингээд хонох газар, идэх хоол, бензинтэйг нийлээд тэгээ машинаар явах юм бол 18-аас 20 цаг хурднаас хамаараад тэрнээс хурдан ч явж болно. Харин нислэгээр явах юм бол цаг 10 минут явдаг бөгөөд энэнд нэг талдаа 430,000 төгрөгийн үнэтэй. Таксигаар явах юм бол 70,000-аас 100,000 төгрөгийн хооронд очоод Ховд аймагт очоод байрлах газар их юм бол зочид буудлууд байдаг. Энд нь болохоор зочид буудлынх нь үнэ нь ойролцоогоор 150,000-аас 250,000 төгрөгийн хооронд байдаг. Ховд аймгийн байгалийн үзэгдсэнд газрууд. Цэнхрийн агуй. Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойш 25 км-т Хойд Цэнхрийн голын хөндөд Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдардаг байсан гэдгийг нотлох нэгэн гайхамшигтай агуй байдаг нь Цэнхрийн агуй юм а. Хар ус нуур. Монголын том нууруудын нэг бол яах аргагүй хар ус нуур мөн билээ. Хар ус нуур нь 1153 ам км талбайтай бөгөөд 72 км урттай, 26 км өргөнтэй, дундаа аралтай үзэсгэлэнт нуур юм. Тус нуурт 54 зүйлийн хөхтөн амьтан, 268 зүйлийн жигүүртэн шувуу гэх мэт олон амьтад байдаг. Мөнх хайрхан уул. Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг мөсөн голууд бүхий цэнгэг усны асар их нөөцийг хадгалдаг энэхүү уулыг мөнх хайрхан уул гэдэг бөгөөд зөвхөн Ховд аймаг гэлтгүй Монгол улсын үзэсгэлэнт газруудын нэг юм а. Баян зүрхийн буган хөшөө. Ховд аймгийн Мөс сумын нутагт бодончийн хавцал уруудах замд байдаг.
Монголын баруун хэсгийн хамгийн том чулуун дурсгал нь Баян зүрхийн буган хөшөө юм. Энэхүү дурсгалт газар нь 30 орчим том жижиг буган хөшөө хэрэгзүүр болж байдаг байна. Төрийн тахилахад Алтан хөхий уул, Ховд аймгийн Мянгад сум, Улс аймгийн Өмнө Говь аймаг, Үлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай бие даасан томоохон нуруу юм. Энэ уул нь 90,735 га газрыг хамран оршдог байна. Харуул аваа. Ховд аймгийн Булган сумын төвөөс зүүн урд чигт 15 км-т Үенч сумын төвөөс хойд зүгт 25 км-т Жаргалант нэртэй уулын орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж буйг Харуул аваа гэж нэрлэдэг байна. Хар саарл өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь үрж уйлуулан энэ авааг босгохдоо дунд зэргийн шургаар 1.5 метрийн зайтайгаар зангилаа байдлаар бэхлэгээ болгож хийсэн байдаг байна. Ямаан усны хадны сүг зураг. Ховд аймгийн Үенч Алтай сумын зааг нутагт ямаан усны хавцал оршдог. Уг хавцал хоёр талаасаа игц цавчим ханан хязаагаар хавчигдсан давчуу хавцал бөгөөд түүний зүүн талаасаа ханан хаданд хүн төрлөختний өв соёлд өмтэй байр суурь эзлэх хэдэн зуун сүг зургууд байдаг юм. Хам гараа уулын байгалийн зохицуулбарт газар. Цастуулан далайн түвшнээс дээш 4208 м-т өргөгдсөн алсаас сүрлэг сайхан харагдаг мөнх цастай уул юм. Дэлхийд болон Монгол улсад ховорсон амьтдыг тэндээс харах боломжтой бөгөөд уулсынхаа араар армаг, тармаг, шинсэн, түгэл ойтой, товшлой, хад зэрэг жимс элбэгтэй байдаг байна. Ишгэн толгой хадны зураг. Ховд аймгийн Манхан сумын төв орчимд урсгах голын хойд талд байрлах газрыг Ишгэн толгой гэдэг байна. Ишгэн толгойн хаднаа үхэр, адуу, янгир, бууг зэрэг амьтдын дүрсийг хадны толой дээр энд тэнд гол төлөв ганц нэгээр нь толгойг нь дуртай зүг рүүгээ харуулдан зурсан байдаг. Зургийн сэлбэрийн өнгө нь хадны өнгнөөс бараг ялгархгүй болсон байдаг тул гараар тэмтэрхэд л мэдрэгддэг байна. Энэ нь энэхүү урсгалт газар нэлээд дээр үеих болохыг нь тодорхойлдог байна.